Занга Академи чадвараа хөгжүүл ирээдүгэ бүтээ. Сайн байцгаана уу? За энэ удаагийнхаа хичээлээрээ бид нэр холбосон Excel файлынхаа замыг өөрчилж зааж үзье. За өөрөөр хэлбэл бид нэр Excel файлыг оруулж ирэхэд тухайн файлтайгаа Power BI-ийн холбоотой байдаг. Өөрөөр хэлэх юм бол Excel дээр өөрчлөлт оруулахад тухайн өөрчлөлтүүд Power BI дээр дагаад орж ирдэг гэсэн үг. Харин бид тухайн оруулж ирсэн Excel файлынхаа замыг нь буюу байршлыг нь өөрчилсөн тохиолдолд тухайн Excel дээр орсон өөрчлөлтүүдийг татаж болтоггүй, алдаа заадаг. За тэгэхээр бид нэр холбоотой байгаа Excel-ийнхаа байршлыг өөрчилсөн тохиолдолд замыг нь дахин зааж өгөх шаардлагатай байгаа. За би өмнөх хичээл дээр оруулж ирсэн энэхүү data болон metadata-г оруулж ирсэн population гэдэг Excel файлын байршлыг нь өөрчилсөн байна. За одоо бүгдээрээ Homes-ны refresh хэсэг дээр дараад үзвэл за алдаа зааж байгаа. Яагаад вэ гэхээр бидний оруулж ирсэн энэхүү Excel файлын байршил нь өөрчлөгдсөн учраас таних татагдахгүй байгаа гэсэн үг. Гэхдээ бидний өмнө нь оруулсан хүснэгт мэдээллүүд бол хэвэндээ байгаа. Харин зөвхөн дахин өөрчлөлт оруулахад бид нэр татаж чадахгүй болсон байна гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ файлуудынхаа замыг дахин өөрчилж зааж өгье. За замаа өөрчлөхдөө бүгдээрээ Homes-ны Transform Data хэсгээс Data Source Settings дотроос бүгдээрээ замыг нь өөрчилж өгнө. За тэгэхээр бид нар 3 төрлийн тусдаа файлаас өгөгдлүүдэд татаж оруулж ирсэн байна. За эхнийх нь энэхүү population гэсэн Excel өргөтгөлтэй файл байна. За дараагийнх нь CSV өргөтгөлтэй файл. За мөн 3 дахь файл нь CSV өргөтгөлтэй файл байна. За тэгэхээр энэ файлуудын бүгднгийнх нь байршил өөрчлөгдсөн учраас файлуудынхаа шинэ мэдээллүүдийг татаж чадахгүй байна. За бүгдээрээ энэхүү Excel-ээ сонгоод Change Source дээр дараад замыг нь дахин зааж өгье. За бүгдээрээ энэхүү хэсэгт Browse дараад за тухайн байршлыг нь өөрчлөлт оруулсан баг Excel-ийн замыг зааж өгье. За өмнө нь бол шууд Power BI гэсэн фолдер дотор тухайн файл маань байсан бол одоо population хэсэг дотор орсон баг. За тэгэхээр файлынхаа замыг дахин зааж өгөөд оруулна. За ингээд окей даръя. За тэгвэл одоо бидэнд татагдах боломжгүй 2 CSV файл үлдсэн байна. За энэхүү CSV файл дээрээ дахин дараад Change Source даръя. За бүгдээрээ Browse дараад за саяны Power BI population гэсэн дотор маань CSV файл маань байна. За тэгэхээр энэхүү файлаа зааж өгнө. За та бүхэн бүр өөр байршлууд зааж өгсөн бол яг тухайн файлынхаа яг одоо байгаа байршлыг нь бүгдээрээ зааж өгөөд файлаа дахин оруулна гэсэн үг. За энэхүү файлаа оруулаад окей даръя. За бүгдээрээ дараагийнхаа файлын замыг Change Source дараад өөрчилж өгье. За бүгдээрээ Browse дараад байршлыг заагаад оруулъя. За одоо бүгдээрээ Close дараад за өөрчлөлтүүдийг apply хий буюу өөрчлөлтөө зөвшөөрье. За тэгэхээр бидний нөгөө дахин оруулсан дататай дахин холбогдоод татчихээн. За одоо бүгдээрээ refresh хийхэд бол ямар нэгэн алдаа гарахгүй мэдээллүүд маань татагдана гэсэн үг. За ерөнхийдөө Power BI дээр дата оруулна гэдэг маань тухайн файлтайгаа байнгын холбоотой байдаг гэсэн үг. За тэгэхээр холбоотой байхын давуу тал нь бид нар тухайн Excel файл, за эсвэл CSV файл дээр өөрчлөлт оруулахад тухайн өөрчлөлтүүд маань Power BI руугаа татагддаг гэсэн үг. За тэгэхээр бид нар тухайн татаж оруулсан буюу холбосон файлынхаа байршлыг нь өөрчилсөний дараа Transform Data руугаа орж жоод замыг нь дахин зааж өгөх шаардлагатай байдаг байна. Хичээлдээ анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн хичээлээрээ уулзцгаая.